Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кихот ноён. Манай сайн санаат морьтон Ламанчин Кихот ноёны 2 дахь удаага мордсныг өгүүлсэн 6 дугаар бүлэг. Энэ үед Кихот ноёны дуурах сонстов. Наашир эрлэхэг морьтон нараа. Хүчрэх гарынхаа чадлыг харуулах цаг чинь болоод байна. Эсчингвэс ордны морьтнууд тэмцээнд төрүүлчихэн шүү хэмээн хашгирлаа. Номын савыг шалгахаа зогсоож тэрхүү гарсан шуугаан чимээрүү гүүх хэрэгтэй болов. Найз нар нь гэрийнхэнтэй хамт өрөөнд нь орж очоод Кихот ноён орноосоо босчихсон байхыг харлаа. Унтах янзгүй бөгөөд үлэмж цовоолог хуучин янзаараа чимээ дэгдээн улангасан хамаг ханыг сэлмээр хатгаж байв. Түүнийг барьж аваад хүчээр орд дэвсгэрт нь хэвтүүллээ. Төрхөн зур намдснаа ламд андаж "Хэрмэл морьтон бид 3 хоногийн турш ялалтын үр тарьж байна. Тэгэхэд торпин зорж минь 12 пэр гэгчэд юуны ч тухад хүрлгүүгээр ордны морьтон нарт тэмцээнийхээ тэргүүн байрыг алдчихдаг чинь нэрэн шившигтэй байна. Худал биш дээ" хэмээн өгүүлв. "Болооч хэрхэм нөхөр минь, болооч найз нөхөр минь. Бурхны авралаар бүх учир нь олдно. Өнөөдөр бүтээгүй зүйлийг маргааш бүтээж заавал болдог. Чингэхлээрээ эрхэм нөхөр минь би ээл бод. Та тун их ядарчихсан юм шиг. Айгүй бол шархтсан ч байх магадгүй санагдаж байна" гэж лам хэлв. "Би шархтаагүй. Харин намайг нүдэж балбасан нь эргэлзээгүй юм. Роланд бороохоо барьж над руу дайрсан юм. Өөрөөс нь зориг баатарлаг болохоор л надад атаархсан хэрэг. Гэвч би энэ хэвдэшнээс босоод өшөөгөө авахгүй бол Монталиваны Иринальд биш болно. Одоо хоол аваад ир. Хариугүй өлбөрч өгөх нь. Харин бие хамгаалахыг би өөрөө дөнгөнө" гэж Кихот ноён дурдлаа. Хоол идэх хүслийн хангаж хоол авчирч өгөхөд дахин дуг хийлээ. Бусд нь түүний солиорсныг ахин дахин гайхацгаав. Тэр шөнө нэрв хөөхний түлхээсээр хашаанд гаргаж хайсан ба байранд байсан бүх номыг цөмийн шатаасан юм. Бадарчин явбал балагтай, бадхан явбал өдтэй гэдгээр шалгалт хийсэн хүний хариуцлагагүй бас урагшхүн улмаас архивд өгч мөнхөд хадгалваас зохих ном судрагч хамт шатаачсан бололтой юм билээ. Найз нөхрийгөө эдгэж авах анхны арга нь орноосоо босоход нь номын савыг олдохгүй болохын үүднээс тийшээ ордог хаалгын таглж шаваад сүүлээс нь ном зохиолд нь бөгж байсан тэрэн бүх ном судрава номын сав байсан өрөөний хамт алга болчихсон гэж зар тараахаар лам үсчин 2 шийдлээ. Энэ ажлаа туйлын шаламгааг гүйцэтгэв. 2 хоногийн дараа Кихот ноён орноосоо босоод юуны урд номоо харахыг хүссэн боловч ном байдаг өрөөгөө олж ядан хэсэж бүх өрөөнүүдийг гүйцээв. Урд өмнө нь хаалга байсан газар хэд дахин очиж хааны тэмтрэн үг дугарлгүй эргүүлэн тойрволон харлаа. Бүр сүулт нь удтал ирснийхээ дараагаар нэрв хөөхнээсээ номын өрөө хаана байгааг асуулаа. Юу гэж хариулах ёстойг хэлж өгөөгүй учраас "Эрхэм эзэн минь, юу яасан номын өрөө ярьж байна?" гэж асуугаад "Манад одоо номч байхгүй, номын өрөөч байхгүй. Цөмийн шулам аваад явчихсан." "Шулам бишээ, шидтэн аваад явчихсан. Эрхэм авга минь, таныг гэрээсээ гараад явсны чинь маргааш шөнө тэр шидтэн үүлэн дээр луун хүлэгтээ ирж унж явсан луунаасаа буун хараагаад номын чинь өрөөнд орсон. Юу хийж яасныг бүү мэд. Жаахан байзнаад харахад дээврийн цоолоод гарсан. Бас өрөөнүүдээр дүүрэн утаа байгсан. Яасныг үзэх гээд хүрээд очиход ном чалга, өрөөнч алга болчихсон байсан. Харин шид бүхий тэр догшин өвгөн нисэн одохдоо энэ ном ба номын өрөөг эзэмшигчд хар санаа өвөрлсөн учраас энэ байшинд миний учруулсан гарц дараа мэдэгдэнэ гэж чанга хашгирсан нь л бид 2 тодорхой санаж байна. Бас өөрийн Мониатон мэргэн дуудаад байна гэж хэлсэн шүү хэмээн Зэвс хүн өрсөлдөн өгүүллээ.
Муньятон биш, харин Фрестон гэж Кихот ноён залруулан хэллээ. Фрестон гэлөө, Фритонч гэлөө нэр нь тон гэсэн үеэр төгсдгийг л санаж байна гэж нэрв хүүхэн хажуугаас хэллээ. Мөнтөө тэр чин мэргэн шидтэн бөгөөд миний замлт дайсан байгаа юм. Намайг үзий яддаг юм. Өөрөөр хэлбээс баг хаан хугацаа өнгөрсний дараа түүний бишрэн шүтдэг морьтон нартай нь би алз тулах учиртайг мэрэг төлөв зөн совингороо мэдээд байгаа юм. Тэр морьтон хичнээн хар санаатай байлаач гэсэн би ялна. Түүнээс болоод л тэр чин намайг гоочлоод байгаа нь тэр. Тэгэвч тэнгэрээс заяасан тавиланг дайрч гарахаас биш тойрч гарч болдоггүйг тэр нэг ойлгох биз хэмээн тосон авч өгүүлэв. Эргэлзэх хэрэг алга. Харин би ганцхан юм асууя авгах минь. Таныг ямар хүн зодоо хийлгээд байгаа юм? Үс хайж яваад үсээ огтлуулчих нь гэдгийг санаад тэнгэрт яваа тогрууг барьж авах гэж сарвганан бие завоон тэнж явснаас орон гертэ амар тайван сууж байсан нь дээр юм биш үү? Гэж зээ бүсгүн асуув. Аяа зээ минь. Чи энэ талаар яасан өчүүхэн ойлгодог юм? Миний үсний үзүүрт хүрсэн этгээдийг миний үсийг огтлохоос өмнө би сахлын зулгаагаад хайчихын шүү дээ. Хэмээн татгалзан өгүүллээ. Ууралж байгааг нь мэдээд хоёр эмэгтэй зөрлөлтгөө болохоор шийдэв. Ямар ч л гэсэн Кихот ноён хагас сарын турш гэртээ тайван сууж дахин дэмий тэнж гарах хүсэлтэйгээ огт мэдүүлээгүй бөгөөд энэ хагас сарын хугацаанд өөрийнхөө найз болох лам үсчин хоёртой дээд зэргийн зугаатай яриа хөөрөө нэгч хийсэнгүй. Одоо үед хэрмэл морьтон шиг гойд хэрэгцээтэй хүн ертөнцид байхгүй ба өөрийгөө хэрмэл морьтон болон тодрох тавилантай гэж тэр хоёрт үгэлдэг байв. Арга хэрглэж байж түүнийг эдгэхээс өөр замгүй гэж боддог тул тэр лам зарим юм дээр зөрдөг, зарим юм дээр зөрдгөө байлаа. Үүний зэрэгцээгээр Кихот ноён толсгоныхоо нэг хүнтэй хэлцээ хийх болов. Тэр нь төлөв боловч ухаан нь нэлээд сэвтэй хүн байсан юм. Сайн тал маш олонтойгоор гайхуулж үлж чадах хүмүүст энэхүү төлөв гэдэг үгийг хэрэглэж болдог юм бол. Кихот ноён түүнд өчнөө юм ярьж өдөө юм амлж угаад итгүүлж чадсан тул сүүлдээ хөөрхий дээр тариачин элдчин болон хамт явхаар амөглөө. Тэрчлэн Кихот ноёнд нүдэрмхийн зурт ямар нэгэн арлыг эзэлж авах явдал тохиолдох тун магадгүй тул түүнийг тэрээр арлын хамбанч болгочихож болцошгүй учраас онц тэнэгэлзэх хэрэггүй гэж зөвлөдөг байлаа. Иймэрхүү амлалтад Пансын Санчо буюу мань тариачин татагдаад эхнэр хүүхдээ хайж тосгоныхоо хүний элдэж болохыг зөвшөөрөв. Дараа нь Кихот ноён мөнгө олж эхэллээ. Баг саг юмаа зарлаа. Аарсаар өөртөө хохиролтойгоор бусдад дэнчин бариулж мөнгө авлаа. Тэгэн тэгсээр нэлээд их мөнгө цуглуулчихлаа. Түүнээс гадна нэг найзаасаа түр хэрглэхээр дугуй бамбаа авч задвсэрчгсэн дуулга малгайгаа чадах хэрээрээ засаад гол зүйл болох аяны богцоо авч гарахыг мартуулахгүй тулд ба чухал хэрэгцээтэй юм бүхнийг олуулж бэлдүүлэхийн үүднээс мордох өдөр цагаа элдэж Санчодо урдчлан мэдгэлээ. Санчо мартахгүй гэж амөглөө. Харин явхтаа дадлаг муутай тул өөртөө байгаа нэг сайн элжгийг унж явна гэдгээ дуулгав. Энэ байдал Кихот ноёны сэтгэлийг жаахан шаналглаа. Хэрмэл морьтонд элжгээр унаа хийсэн элдэжтэй хүн байсан эсхийг эргцүүлэн бодож үзсэн боловч санаанд нь орж ирсэнгүй. Тэгэвч замд анх тохиолдох омголон морьтны хөлгийг булаан авах цаг мөдхөн эрн байх гэж найдаад тэнхүү булааж авсан төрвөн тураатай сайн адгуусыг элдэжтэй өгнө гэж бодоод элжиг унж гарахыг зөвшөөрсөн аж ахуй. Тэнгийн дамлын зөвлгөө ёсоор Кихот ноён цамц ба бас бус зүйлийг чадах хэрээрээ бэлдэж авлаа. Хамаг юма бэлдэж цэгцэлж дуусаад зээ бүсгүй нярв эмэгтэй хоёрынхоо алинтай ч салах ёс гүйцэтгэлгүйгээр мөн эхнэр хүүхдтэйгээс салах ёс гүйцэтгээгүй Пансын Санчог дагуулan нэг шүн тосгоноосоо мордлоо. Тэр шөнтөө зэгсэн холдож чадсан болохоор үүр хаяарахын үест айх явдал огт байхгүй болсон байв.
хойноос нь хөөлөж гисэн гүйцэхэргүй холдсон байлаа. Пансийн Санчо богц борив тэргүүтнээ даруулахаа мартаагүй өгөөд энэ үед нөгөө дурдсан арлын амбан болохын өвчин болж ээлжиг дээрээ нилээд ноёнсог янзтай сууж явлаа. Кехот ноён урдынхаа явсан замаар өөрөөр хэлбээс Монтелийн тал дундуур гарах чигийг сонгон авсан бөгөөд цаг эрт нарны элч баг байсан тул урдынхаасаа илүү таатай явж байлаа. Тэгтэл Санчо эзэндээ хандаж "Эрхэм ноён хэрмэл мортон минь, та надад нэг арлын тухай амласнаа битгий мартаарай. Би ямар ч арлыг захиран сууж чадна шүү" гэж хэллээ. Кехот ноён хариуд нь өгүүлрүүн. "Найз минь, эрт үеийн хэрмэл мортоноор эзэлж авсан арал ба вант улсыг өөрийнхөө элдчид захируулан өгдөг зуршилтай байсныг мэдэж авах хэрэгтэй. Би тэр сайхан заншлыг сэргээх гэж яваа хүн болохоор яахаа чингэхгүй байх вүлээ. Түүгээрч барахгүй би бүр тэр цаана бодож байна. Тэр үед мордны зарим нэг нь зарим ч гэжтэй бараг цөмөрөө элдчийг олон хоног сараар зүдрээгээд өөрсөд нь хүчээ өгөх чадалгүй болж өдлөгт нь бэс хэрэгм олгох буюу айгуул бол гүн хэрэгм хүртээж тааравхан мууч юм уу эдлэн газар захируулдаг байсан юм. Чи бид хоёр амьд мэндэл байж гим 7 хоногийн дотор хэд хэдэн вант улсыг захирсан нэг вант улсыг байлдан авч болох юм шүү. Чингэж гим альдуртай вант улсыг чинь чамд өгөөд хаан тэтэм өмсгөн зална. Харин чи бүү гайхах болтугай. Мортон хүн гэдэг чинь хачин үйлийг бүтээж сонин зүйлийг үзэж явдаг юм шүү. Чингээд чамд анх амлснаасаа давуу шагнал олгохыг би юм чинээ санахгүй. Тэгвэл намайг ван болчхоор миний гүнээ итгэлт гэргийн минь ван хатан болж өөр хүүхэд минь аг гүнчнэр болчих гэсэн үг шивдэ гэж Пансийн Санчо лавлаа. Түүнд эргэлзэх хэн байх вүлээ гэж Кехот ноён асуулаа. Би эргэлзэн гэж Пансийн Санчо хариулаад хаан хурмус твэн сойрхож борооны туслын тоогоор хаан тэтэм газар буулгасан ч манай эхнэрийн толгойд нэгэн ч таарахгүй байх гэж бодогдож байна. Ноён минь, манай эхнэр яасан ч вангийн хатанд тохирохгүй гэдгийг танд айлтгая. Харин гүнгийн хатанд магадгүй биз хэмээн тэнгэлзэн өгүүллээ. Санчо минь, дэми юм бүү бод. Харин бурханд наманчил. Чингвэс танаа авгаад таарах юмыг заяагаад өгчихүн. Чи бие чамлалгүйгээр амбан жанчны тушаал эзлэх бэлтгэл хийж вэ. Түүнээс баг тушаалд яасан ч битгий очоорой гэж Кехот ноён хэллээ. Яасан ч очихгүй эзэн минь. Тань шиг ийм эрхэм эзэн эрхвиш миний чадал тэнхээ санаа сэтгэлд тохирох тушаал олоод өгч чадалгүй яах вдэ хэмээн Санчо өгүүлсэн бүлгээ.